Эхэнд чинь чиртэй байна уу? Харь газар оргонсон гэмтэтгэлүүдийг баривчилж, газрын 8, хууль бус лицензүүдийг хурааж, ардын хүүхдүүдийн алдагдсан боломжууд, бизнес эрхлэгчдийн авч чадаагүй зээлүүдийн нууцыг зарлаж, оймсонд нуусан валют, орон гэртээ хураасан долларууд илчлэгдэхийг бид харсан. Шүглийн дуу бидэнд ч мөн адил сүүдрээ иргэн харж гэмээ ухаарах боломжийг олгож байна. Авилга гэдэг алс холын зүйл биш. Өөрөөсөө эхлэн өөрчлөх ёстой дэргэд байдаг дээрэм байж. Та Харьяаллын бус сургуульд хүүхдээ оруулах гэж хавь ойрын хүмүүс рүүгээ утас цохиж байсан уу? Газрын зөвшөөрлөг гарахгүй утгаар нь ганцхан удаа туслаач гэж нөхдөө хүчилсэн үү? Адилхан өвчтөе өчнөн хүмүүсийг өглөрөөн түлхэж, аав, ээж, ах トゥ нартаа эмнэлгийн ор очиргүй олж өгч байв уу? Танилдаа 5 цаас атгуулахыг гар цайлгаж байгаа энгийн үзэгдэл гэж хар багасаа харж өссөн үү? Энэ бүхэн та биднийг авилгыг анзаарахгүй, сонсохгүй өнгөрөх сохор дүлий, хээл хахуулын үрийг тархич, сүргийг үржүүлэгчд болгож байж. Шунлын бууны эсрэг зогсох, шүглийн дуу улам чангарч байна. Сарын ажлууд цагийн дотор амжиж, цалингаа аваад бидэнд үйлчлэх үүрэгтэй хүнд сурталтнуудыг царайчлах хэрэггүй. Амар болж байна. Авилгалд дасах хэрэггүй. Шүгэл үлээж, авилгын эсрэг нэгдий.